Мэдэж яах гэсэн юм? Од таарах, мэнг таарах, таараа зурхай, астролог, одод гаргасан иргэшэл. За тэгээд нэрний эхний үсгээс эхлүүлээл айл хошууны хаана өглөө төрсөн юм уу, арай төрсөн юм уу? Юу нь мэдсэн зүгээр байт юм аа. Танд voice message-рлээ. За. Сандга хаагур зэлбэнтэд яваад байгаа юм байна. Ажил байна. Газ хүрээдэр. Уучлаарай. За, чи ингэж дамжаал. Ноён тоо. Би амралтын өдрөө болзоотой явж байна. Наадах ажлаа өөрөө болгоо. Уучлаарай. Би чамайг ухаантай хүн. Юм бодох болов гэж ярьсан юм. Дойлж юм надад. Одоо бодох чадлалга. Юу ч болсон хамаагүй би хорлоотой сон. Би ингэж л шийдсэн. Гүцээ. Хей, нашра. Наш. Яах гэдэг юм бэ? Би юу? Тимэ чи. Наш. За, уучлаарай. Яасан бэ? Танд voice message-рлээ. Сандга амсгам нэрэлтэй чи. Чамаа гадуур тэнэтэй өгч би цалин өгдөг юм уу? За чи ингэж дамжаал. Дамбчаа. Би амралтынхаа өдрөө зүгээр өнгөрөөж болох уу? Наад ажлуудаа нэгтгэд л үлдээгээчтэй. Завгүй байна. Дараа болъё. Ингээд л суугаад амар үдшвэ те. Магадгүй дараа нь өр хүүхэдтэй аав ээж нь энд л дурлцаж байлаа штт гэдэл хэлэхгүй юу? Чамаа ирээдүйн шагдар биш гэдгийг чи би ааж мэдхий. Сандга. Чи ажлаа орхиод ингэж сууж байхасаа санаа зовхгүй байна уу? Тийм ээ. Би зовсон. Тэгэхдээ ч бороо шийдсэн. Хүй чи яагаад ийна? За харж байна. Амьдрал кино шиг байсан бол ингээд л гинт илэрээд эхлэх нэ штэ. Би бол сандаг. Тэгэхээр бэйби надад итэг. Йой, хинбэ? Танд voice message-рлээ. Яа, хитргаат юм би. Оо, мо шаврын хаалт. За сандга гадуур зэлбэнтөө дэлгүй хор дээр. Би олон хэлэхгүй шүү амсгам. За одоо очлаа. За яасан бэ? Өдөржин дуудлаа. Чи яас тийм баа? Хэц дуудалтай. За юу болсон зүгээр үү? Зүгээр яах вэ уйдаад мэн чинь. Дулмаач байхгүй. Чи намайг болцоотой байсныг мэдсэн үү? За чиний болцоо яахгүй. Өвгөө. Театр тэр нэг гарын таван доёёён гэд нэг гоё нэг гарч байгаа байна. Тэрийг үзгөө а? Ой сандга үзэх юм уу? Чи театр руу мессенжер явуулаа үсттэй. Би өдөр үзсэн наадах чинь. Оо чи хогишлаа. Шин кино мэнэ гарлаа 80 тон тэргээ хэлж жолдго юм аа? Би болзоотой байсан штэ. Хань хогийн амсгай. Чим ноёныхоо өмнө тэр охин гэж байгаа юм уу те? Ой сандга. Хогийн амсгаа мөн. Би ч гэсэн амьдралтай хүн штэ. Юу нэ? Чамд надад үйлчлэхээс өөр ямар амьдрал байт юм бэ? Ой! Олон юм яриад л на борлооч. Бүрний бүтэхгүй юм болж чи бүр аа? Яах гэдээс шүүл шал давраашаа дараа. Битээс амьдралтай юм штэ. Үлээч. Чиний амьдрал гэж юу вэ? Миний үчинд орон нутагтаа нэг нэртэй устай яваач одлоо. Ганц кинонд дэр ингэж байгаа чи цаашдаа бүр навширч өгөх юм байна л та. Хонсон гуйлагчдын болцоо гэж юу гэдэг юм. Нэг юм халтайсан юм богоц. Та нарыг театр руу оруулд юм уу нэ? Хөөе дамбчаа. Мач юм. Яаж нэ чөө? Чи ямар муухай дээрлэхүү болцсон яа? Юуг нэ мөгөлч. Ауулсан амсгаа. Чимо ноёны угац долоогоо тэнхэ орччихвар. Юуг нэ?
Болсон уу новш минь? Гөлөг. Зайлч юу? Чам шиг юмд ажилласнаас гудамжинд гарсан дээр. Дахиж үтээрээр юм новш минь. Зайл. Чам шиг туслахыг захын нэг лангуунаас олно мод новш минь. Тэр чигтээ зайлаарай. Гууж говшоод ирвэ ношоо. Ой ношоо. Бэдо. Ношоо. Миний хөө өчигдөр шүн яасан шүн ирж байх юм? Зүгээр үү миний хөө? Зүгээрээ ээж. Гэртээ ирж унтмаар санагдсан. Хон бололгүй яах вэ миний хөө? Хорд юусоо харагдсангүй. Их ажилтай ядарч байна уу? Гайгүй дээ. Хүүн юу гэж ядардгийн? Юу л байна тэнхээ байна. Мондаг даа миний хөө. За ер нь хүүн гарлаа. Баахан ажилтай. Гүй чи хоол идээд гараа. Зүгээрээ ээж. Хүүн төвд ороод юм ичнэ. Гяс яваа. Хоол идээрээ замдаа. Наад нүүрчнаас арай болчихжээ. Чи дамбчаагийн царайг харсан болч. Харин мессеж наваад итгэхийгүй шүү дээ. 80-тайгаа зодтолсон ки бөө юм болохгүй юу? Бас багын найзууд явсан. Нэг гар зөрүүлтэн дээр арайч хийчихгүй л гүдээ. За. Ярдвал шийдсэн. Шууд эхлэе. Юу эхлэе гэж? Бизнес эхлүүлнэ. Ямар бизнес? Харин бодоод л. За тэгээд ашиг харж байна уу? Дуртай юм аймаар байна уу? Дуртай юмараа ашиг харж болдгоо юм уу? Тэгвэл сошиал харааллаараач. Тэр бүтэхгүй баха. Надад зогсох юм биш. Хүн ер нь яаж ч ийсэн хоол иддэг те. Энэ хоошуур их амар хоол шүү. Хэлэрж үгүй. Ер нь хоошуурыг өөрчлөөд инновацлаад янзын гоё болгочул яадаг бол. Юугаараа өөрчлөгддөг? Угаасаа төгс хоолох чинь. Ер нь харьлаа чат чи битгий байшин л очие. Яах ч байгаа? Гүй байж л да чи. За тэгээд юу асуух гэж байна? За байж гараа. Монгол стандарт хоошуурны зураг зорж өгнө. Одоо арай тансаг хоошуурны зураг зорно. Янз харагддсан байна. Балааг байна. Одоо 100 богц заасны хоошуур зурж өгнө. Йоо, шууд идмээр санагдчих шít. Одоо 1000 богцны үнэтэй хоошуур зурж өг. Хүүе, арай даварцсан юм шүү. Хүү. За ийм хоошуур идээд үхсэн ч яах вэ? Одоо бүр сүрэг адуугаар шууд сольж авах хоошуурны зураг зур. За наадхыг чинь арай төсөөлөхгүй байхаа хөгшөө. Яа за бол ийм юм гэж юу вэ? Одоо богдын бүх хөрөнгөөр сольж авах хоошуурны зураг зурж өг. Бурхан минь. За тэгэж боёнда буцар хураагаад яах вэ? Сандга. Одоо болид хүү. Миний сэтгэмж бүр тесрэрлээ. За байж. Чи ийм хоошуурнаас илүү юу хүсэж байгаа юм бэ? Одоо хамгийн төгс хоошуурны зураг зурж өг. Хамгийн төгс хоошуур. Тэр хоошуурыг чинь манчин хайрё. Юу гэнэ? Хамт хоолны газар нэ хөгшөө. Дамжаа найны зарыг сонсоо. Өөрд нь үнэнчээр зүтгэх туслах авнаа. Нээлттэй аудишн явагдаж байна. Өмнөх туслах шиг тэнийг навш биш л бол хэнийг ч авнаа. Нээлттэй аудишн явагдаж байна. Бүх төрлийн бараа Өөрийгөө танилцуул. Хой! Өөрийгөө танилцуулаач ээ. Аав намайг явуулсан. Юу аав? Хин? Аав тань руу яриаг юм уу? Юу гэж? Аав л харин Дараагийн. За юм. Сэдохо. 80 тонн гэж. Уучлаарай ах 80 тоо. Зүгээр л 80 тонн л гээ. 80 тоо. За тэгээ чи юу хийж чаддаг юм? Би бол юу хийн зүгээр ажлын асуудал зохицуулна, ар гэрийн асуудлыг бодлуулна, зүгээр олдохгүй юм гэж байхгүй, оролцохгүй ажил гэж аахгүй штэ. Амралтын өдрөөр яах вэ?
Амралтын өдөр хамаагүй. Зүгээр ахын ажлыг зохицуулж л унтна гэж аахгүй. 80 тонн. Оо тийм. 80 тонн таны төлөөл төрсөн хүн байгаа юм да. Данс тооцоо хөдөлж чадах уу? Ид заха би амьдралтаа өстө тооцоо алдаж сохор зоос дутааж байгаагүй. 80 тонн гэчээ. За, захаа занаа уншиж бичгтэй хэрэг. Оо, тэр амархан таны хэлснийг үгүйсэггүй цээжлээд бичдэг хүн дээр нь очиод бичүүлчихэн дээ. Би юм цээжлэхдээ амарсан. Вэж да. Чи нэг энийг уншаадах та. Оо, энийг үү? Уншин да. За уншаа. Энэ өстө их гоё бичгтэй хүн байна. Их л чухал юм бичсэн байна да. Юу вэ? Бичиг үсэг мэддэг юм уу? Ахата уншаад өгвөл би бол цээжлээд шууд эргүүлээд яриад өгнө. Угсны чинь ах. Зайлч. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хэмт нэвч. Уучлаарай, та Дамжаан ноён мөн үү? Гүчи. Хэн дээр ирж байгаагаач мэдэхгүй байгаа юм уу? Юу гэж солиороод байгаа? Юу, нутаг усаар нэг Дамжаан ноён гэж нүүр дүрэн инээмсэглсэн найртай сайхан хүн байдаг гэж сонссон. Таны хэрэг муу юм болов гэд гайхлаа. Тэр юу л та. Тэр чин би. Дамжаан байна. Хэдэн балаа юмнууд чиний өмнө орж ирээд бүр уур хүргээд. Ойлгож байна ноёнтой. Хүн ер нь өөрийн хэмжээгээ мэдж байх нь чухал гэж би боддгийн. Улаан шөнийн Дамжаан ноёны туслах байна гэдэг ямар их хариуцлагатай чухал ажил гэдгийг хүмүүс ойлгоогүй эрсгэж байгаа шиг байна лээ. Гэ тийм шүү. Үр яг хэллээ. За, бичиг үсгэндээ хэрэв. Танд уншуулах захиа занаа байвал би өөрийгөө шалгуулахад бэлэн байна. Улаан хошууны Дамжаан ноёнд гарч гэлэх нь. Өндөр хошуунаас явуулсан 300 төлгийг ардуудад тарааж өгөх хүсэлтийг ийхүү илгээж байна. Зуны дэлгэр цагт нутгийн ардууд идэж хийх шаардлагагүй тул хүйт орж эхлэхэд хонио махлан 300 айл өвлийн идэлтэй өвлжих боломж бүрдэнэ. Тиймийн учраас танаас зөвшөөрөл хүсэж байна. Гүнээ хүндэтгсэн өндөр хошууны малчдын нэгдэл. Яа. Уянгатай сайхан уншиж байна шүү. Хэрв та болгоовол надад ийм санаа байна. Ямар? Ингэснэн дээр болов 300 төлгийг зөвхөн махан дүгнэ гэдэг харамсалтай байна л та. Айлууд идэл өнгөрөх ийм явдал хийж байснаас 100-100-аар нь хариуцлага сайтай 3 ард айл тарааж өгөөд эрх хавраар төлөллүүлж аваад үр төлийг нь өөрсдөд нь үлдээнэ. 300 том хон эргүүлж аваад дахин 3 айл тарах зарчмаар явбал зүгээр л идээд дуусах ш ард олон малжиж амар жимэр болох усуу. Нэрээ тийм биш үү? Гүчиж яаж ингэж хурдан сэтгэж чадж байна? Гэхдээ би танд л үйлчлэх гэж ирсэн хүн шүү дээ. Яа. Гадаа хэрэг хүн ирсэн байна. Гадаа олон хүн зогссон байна лээ. Би явцгаа гэд хэлчих үү? Энэ сэргэлэн дооч байна. Чамайг хэн гэдэг вэ? Намайг туслах төгс гэдэг. Юу туслах төгс гэдэг нэртэй юм уу? Дамжаан ноёны туслах төгс гэдэг. За. Ойлголоо. Төгс туслахыг авлаа. Баярлалаа ноёнтой. Төгс туслах шүү. Алж байгаа юм шүү. Эртээ өрдийн цагт болцоо тэмбэр толгойд болдоггүй бор өвгөн нисдэг бормор нисдэггүй бормортойгоо хамт аж төрж амьдран сууд. Төгс туслах шүү. За сайн байна уу? Шуухур тавтаа морилно уу? Та хэдэн хошор авах вэ? Татвар авъя хөө. Тим хошор байхгүй хөө. Хуцаа хөө. Яасан? Тоглосон юм аа хөө. За найзаа, ийм байна. Гинэт яагаад ийм ашигтай ажиллаад байна гэдэг орлогын 10%-ийн татвараа авах гэж ирсэн юм өө. Гинт яасан хийсэн татвар гинэ?
Бид нар чинь дөнгөж нэгдээд хитгэн онж байгаа штэ. Андаа, манчин бас ажиллаа хийж штэ. Үхгүй л тэгэл өөр арга байхгүй ш. Данси чинь тэгэл хаахар зүр арга ахгүй. Яасан өгшөө? Мань хоёрыг гинт ашигтай ажилласны татвар төлгийнэ. Юу вэ? Тим татвар байдаг юм уу? Нэрээ төгсөө. Тэр 300 төлөг юу болсон хөө? Должин готовт 100 төлөг, Балдан ончигт 100 төлөг, Дугар балсанд 100 төлөг тус хүлээлгэн өглөө. Заавалж болж. Өнөөрэ богдын татварыг таны сангаас аваад 3 сараар нь урьдчилаад өгчихсөн. Яаж он тэгдэг нь? Гэхдээ татвар сайн төлөгч хошуу болчвол хүмүүс таныг л хүндлэн шүү дээ. Нэрээ тийм байх шүү. Яалтчгүй төгс туслах юм аа. Манахаасуу. Хөөй, татварын мэцэгч нь байна уу? Яах гэсэн юм болоо? Юмаа мартцсан болов. Өдөр татвараа өгсөн штэ. Зүгээр хаалгаа онголгоо өгшөө. Ой. За манайхаа би өглөө ирэхдээ татвараа дутуу авцсан билий. Юу гэсэн үг юм бэ? Гинт ашиг болсон 10% аваа өстэй. Хөгшөө, ингэсэн байна. Улсын хөгжлийг бодооч гэдэг нэртэй 10% татвар. За тэгээд нэг хүн ажиллаад байгаа юм байна штэ. Яагаад хүн ажилуулад байгаа юм бэ гэдэг нэртэй 13% татвар. Ажилтнаас чинь чи яагаад энд ажиллаад байгаа юм бэ гэдэг нэртэй 11% татвар. За тэгээд нийслэл бизнес эрхлээ юу гэдэг нэртэй 2% татвар. Эднэрийг нийлүүлээд өдрийнхөө татвартай 46%-ийг л авах нь дээ. Юугээ солиороод байгаа юм бэ? Орлогынхоо талыг өгчгөр чинь юугаар амьдрах юм бэ? Хөгшөө, манчин бас ажиллаа л хийж штэ. Тэгэл татвараа төлөхгүй л данси чи хаа чин, боо чин хамаалах штэ. Ёо, юу болоод байна? Үнэ нэмчгэр чинь хүн орж ирэхгүй юм биш үү дээ. За найз минь үнэ нэмжээч л тооцоо нийлэх нэ шидэ. Ер нь манус бизнес эрхлэхээр л улс нь уурлаад идэм шүү. Харин тийм. Юм хийдгүү байхад ямар ч татвар татаас байдгүй байсан. Бараг л халамж аваад илүү ашигтай байсан юм шүү. Хөө ашгүй. За мен чинь билээ. Есү ингийн өсөр авё. За ойлголоо. 9 үхрийн махтай хойшоор. За тэр дамбжаан ноёны өдөр нь ингээд дууссан байж таа. Богдын татварыг төлөхгүй бол бангыг нь хүртчил таарна да. Өөр яах? Уучлаарай. Та нар хаанаас явж байгаа хүмүүс вэ? Богдын хүрээнээс явж байгаа улсууд байна уу? Ямар хэрэгээр явсан бол? Чи яас олон хөтэй ашч. Хоолыг ч нацрах хүнтэй жоохон зөөлхөн харьцаач. Бид нар богдын зарилгаар улаан хошууны дамбжаан ноёныг барихаар ирсэн байцаагч нар байгаа юм. Дамбжаан ноён яагаад баригдахаар болсон юм бол? Өмнөх саруудын татвараа өгөөгүй. Босод хошуунаас өргөн барьсан мал хонорыг ховдоо шамшгилсан гэл олон хэрэг байна да. Сандга! Хөөе, дамбжаа юу болоод байгаа юм бэ? Юу болдгийг? Хэн чамайг оруулсан? Богдын байцаагч нар улаан хошуунд ирсэн чамайг барьж орногээ явж явах юм юу болоод байгаа юм бэ дамжаа? Юугээ солиороод байгаа юм бэ чи? Яхаараа намайг хөрдгийг? Чи баахан мал хувьдаа завшаад богдын татварыг ч төлөхгүй удсан юм шүү. За битгий хуцаад байч. Манай төгс туслах бүгдийг нь зогцолцсон. Чи зүгээр яваач, явж үз. За. Тэр төгс туслах чинь хаана байгаа юм тэгээд? Гэнэ. Төгсөө! Тэр бичгүүд чи хаана байна? Татвар төлсөн баримт эднэр нь байна уу? Төгсөө! Энэ одоо би засаж байгаа юм баг та. Хөө чи зайлаач чи. Юугаа игээд байгаа галсан. Чи яага юм хонгочод байгаа юм бэ чи? Зайлаач чи. За тэр богдоос татврын нэхэмжлэх баруун солгоогүй ирсэн байж тээ ой. Хараач энийг. Чи битгий худлаа хэлээд бай. Танай туслахын нэрийг хэн гэдэг лээ? Төгс гэдэг. Энийг хартаа. 300 төлөг төгсөж шилжүүлүү гэсэн бичиг байх юм. Ноёнто дуудсан уу намайг? Төгс туслах хаана вэ?
би таны баахан богццоос торог дурданг нь ачиж өгöd төгс туслах сая явсаа. Яасан? Яхаар чи миний юмыг ачиж өгдөг юм тэрэнд. Ажил гэсэн штэ. Тэгэл Сайхан хөдөлсөн юм уу те? За тэгвэл араас нь явъя. Замын камер шүү. Явъя. Уучлаарай. Хүрэн морин тэрэхтэй бор цусмын морьтой хүн энэгээр явсан уу? 20 минутын өмнө ийшээ явсан байна. 10 минутын өмнө баруун зүг рүү явсан байна. Тинт л штэ хаа. их үрээ. Чү. Хөөс. Зэлтэй новш. Ингээл асуудалгүй окуулагчих газар яах гэж хүн нааш цааш нь явуулаад байд юм бэ энэ ч. Харин ловерчин хүн голд нь хор утгаад бөө юм болчлоо. Ингээд чи энэ юм. Би дамжаа ноёны туслах нь байгаамаа. Үгүй, балаа юм чинь морь тавихын оронд яагаад байгаа юм бэ? Оо. Чи маргааш ирэх юм уу? Манчин бараг очиж чадахгүй юм шиг байна дөө. Та хоёр нэрээ. Үнэн toxic relationshipтэй юм а. Чи ганцаараа ажиллуулахад гайгүй юу? Одоо бараг тэгжил таархан дээ. Энэ олон балаа татварын дунд бараг ганцаараа л юм хийсэн дээр юм шүү. Чамд ч орлогын нэмэр. Бизнесээ больсон нь бараг ашигтай ч юм уу? За, амжилт. Амжилт андаа. Яасан сайхан нартай өдөр. За, завгүй. За. Сайн